төмөр замчдын хөдөлмөрийн аюулгүй байдал. Над ирсэн мэдээлэлээр одоо 3 хүн хөдөлгөөний аюулгүй байдал нас барсан байна. Бас ноднон жил гарсан аваа бүслийг та бүхэн бүх сайн мэдж байгаа. Энэ одоо дахиад давтагдахгүй гэсэн баталгаа юу байна? Энэ жил ноднонгоосоо илүү бороо устаа жил болох урьдчилсан прогноз байна. Нэрхсэн хойно хашгирдаг биш хөдөлгөөний аюулгүй байдлаас хариуцдаг орлогч нь юм бэлээ. 2018 онд хүний амь нас гэрчилсэн 2 удаагийн осол гарсан. Үүн дээр 4 сарын 2-нд сайшин депотер осол гарсан байгаа. За 8 сарын 27-нд зам өртөөн дээр ажиллаж байсан хүн бас хэрсэлсэн ийм ослууд гарсан. За харамсалтай он гарсаар 2019 оны 4 сарын 2-ны өдөр бас мөн ажил дээр ажиллаж байсан хүн маань нэрссэн юм осол гарсан. Даваар эсэл бол одоо байдаг зүйл юм шиг 2 хүний амь эрсдсэн нь бол одоо байж хэвчээ юм шиг юм яриад байна. Нэг ч хүний амь эрсдэхсгүй, нэг ч замчин эрсдэхсгүй, аваа осол гарах эсгүй. Нэг ялангуяа төмөр зам бол. Төмөр зам тийм ч учраас хагас зэргийн зохион байгуулалтаа байгуулга болж ирсэн. Энэ хариуцлага сахилга төмөр замд алдагдсан. Энийг жирийн төмөр замчтаас ахуулаад энэ салбарт ажиллаж байгаа багийн дарга зэрэг бүгд мэдж байгаа. Ийм учраас та бүхэн жилийг сахилга хариуцлагын жил болгож зарласан байна гэж би ойлгож байна. Энийхээ бэлтгийг хэлсүүлээ. Нэг ч аваар ослох гарахгүй шүү.